Зоромент 2025 оны сүүлийнхээ лайвыг хийчихэд та. Ороод ирээр юу айцхан. Хүний өөрөнгөө гөгсөн залуугүй. Тороол тодгүй бүгд ороод ир. Бүгд ороод ир чаддаг юм бол заа яа. Дарга цэрэггүй за бүгд ороод ир. Би ер нь хүнийг ялгаж салгадаггүй шүү дээ. Тороол нь ч ороод ир. Миний тороолууч сайн ороод ир. Миний тороолуудаа. Та нартай 2025 оны сүүлийнхээ лайвыг хийж он солигдох мөчийг мэдчилгээ дэвшүүлье. Шампаск байна уу? Бодуулах юм байна уу? Нэг хундаг тулгад юм уу? Яадмар ч юм битээ. За 2025 онд нэлээдгүй лайв хийсэн байна. За сүүлийн лайв бол энэ ард түмний нийгмийн амьдрал хэцүү байхад дарга нар гадаадаар зугаалдаг байдал болоосой. Дарга нар шинэ жил хийж аригтад зугаалдгаа болоосой. Ирэх мэдлэгнүүдийг иргэдийнхаа үгийг сонсоосой л гэсэн утгатай лайв хийлээ шүү дээ. Ер нь бол энэ яаж энэ яагаад тасраад байна? Энэ нөгөө дата мата дуусаад байгаа юм байна. Орж ирж байна манайхаа. За одоо шүлжээ зүгээр ах шиг байна. За тэгээ би ер нь энэ лайвыг тэгээд нэг од тод болох гэж биш тэмцэх гэж хийдгийг. Өөр хүүхдийнхаа төлөө. За тэгээд нэг иргэдийн төлөө гэхээр айгүй бопорсон болчих байлгүй. Би энэ хүүхдүүдэд юм навшийн нийгэмд үлдээмэргүй байна. За миний амьдрал энүүгээрээ хэрэлдэж уралдаж байгаа дуустын байгаа биз. Миний хүүхэд шалгалт өгөө төрийн албанд дуртай хүссэн газараа ордог болоосай. Шудраг бас одоо тийм нэг танил талгүй бол хавчигддаг бити биш байгаасай л гэж лайвыг хийдэг шүү дээ. Өнөөдөр жирийн айлын хүүхэд шалгалт өгөөд төрийн албанд хүссэн газараа орж чадахгүй байгаа. Дарга нарын хүүхдүүд бол даналзаал дуртай газараа шааж байгаа шүү дээ. Тэ. Би энэ байдлыг эсэргүүцч лайв хийдэг юм заа юу. Хэн нэгэн бизнес эргэлж байгаа хүмүүс танил талгүйгээр биш шударгаараа төсөл хөтөлбөрөө өгөөд зээлээ аваад жижиг дунд үйлдвэрлэлээ байгуулад бизнес ашгаа нэмэгдүүлдэг болоосай гэж би боддгийн. За яа. Одоо бол өгсөн бас дарга нар бүх төсөл хөтөлбөрийг чинь гусж байгаа шүү дээ, шааж байгаа шүү дээ. Тэ. Тэгээ миний өрөөхөд хүссэн газараа нэг шалгалт өгөөд тэ хүссэн аж ахуйн нэгжтэй орж ажилласай л гэж боддгийн. Өнөөдөр даргын хүүхэд намчид цөнх баригч нар төрийн албаар чинь амьд тороолууд шиг дүүрцэн байгаа заа юу. Тэгээд төрийн албууд ингээд цомхон чадварлаг байгаасай гэж би тэмцэж лайв хийдэг юм аа. За энэ жилийн үед ямар ч байсан энэ төрийн албанд шинэ жил хийж солиор долиорхоо болоо л гэж би санаачлаг гаргасан. Төрийн албанууд энэ тэнд шинэ жил хийвэл үнэгүй хөтөлж өгнө гэж жог хийсэн пост оруулсан. Надаас айгаад ихэнх шинэ жилээ хийсэнгөө хогчно гэж хэлээ заа ёо. Ягаад гэвэл та нар энэ арх уу хорныхоо мөнгийг төрөөс татвар төлөгч бидний мөнгнөөс хулгай хийж хийдэг заа ёо. Хэрэгээр та нарыг хийлэхгүй гэж би тэмцсэн. За. За үүнээс хойш 26 онд одоо энэ ирэх жил шинэ жил мэл гэж солиорлон багасах баха. Маний буйнаар заа ёо. Одоо энэ төрийн өмчийн компаниудад худлаа баахан нэг хужаагийн өргөмжлөл сүрнээр цаасан өргөмжлөл даавн тууз дүүрсэн штт коридорт нь тэр байдлыг чинь би болиулах гэж энэ болсон болоогүй шинэ жил гэдэг аригддаг байдлыг чинь тагсан зогсоох гэж одоо тэгээд энэ жил тийм пост оруулаад тэгээд өчигдөр хүртэл ерөнхий сайд тэр Монголын залуучдын холбооны next stop гинөө тэргүүний залуу гинөө шаагаад байгаач. Бүтэн одоо 35 жил тэргүүний залуу гэж судлаа шааж хааван тэр 35 жил тэргүүний залуугаар шалгарсан 35 байж гач. Цагтаа сайхан бэлэг хүртэл тэрүүгээр шалгараал байсан гадаад гараад цухтаацсан шүү дээ. 35 жилийн өмнө айгүй болвол тэгээ үе ерөнхий сайд нар очиж next stop шинэ жил гэж гардуулдаг байсан гинэ. Энэ жил зандаж тэр ерөнхий сайд очисонгүй гин.
Өчигдөр залуучуудын холбооноос над руу ярьж байна уу? Та манай шинэ жилд ирээд нэг тийм ээ энэ залуучуудыг дэмжиж нэг үг хэлээтэй чинь чадахгүй гэсэн. Залуу хүмүүс үйлдэлээр өөрийнхөө юу бүтээж байгаагаа үлгэрлэж харуулдаг болохоос шинэ жил дээр худлаа хуцаж нэгэнтээ нэг хий хөөргөж төмөр зүүдгэг хилдэггүй юм заа ёо. Тэгээ ерөнхийдөө зандчтар тэгсэн гэсэн. Би next stop-ын шинэ жил дээр энэ жил очиж шагнал гардуулж өгч чадахгүй. Айгүй бол нөгөө мөнгө эрдэн чинь нөгөө зандчтар тэнд шинэ жил хийцэн явж ийн гэдэг шөөмжлээд унах бах. Энэ жил оролцохгүй гэсэн гинэ. Ерөнхийдөө бас миний үгийг авч байгаа талархаж байна. Гэхдээ нэр штэ. Эрх мэдлэгнүүдийн өнөөдөр хамгийн том шагнал бол иргэдээ сайхан амьдруулах нь хамгийн том шагнал. Иргэдэн энэ ирэх барьж байгаа энэ дарга нартаа та нар минь зөв ажиллаж шүү, бид нар ядуурлаас гарж ийн шүү гэж алга дашиж үгээ хэлэх нь хамгийн том шагнал юм аа. За ёо. Тэрнээс судлаашаа шинэ жил тэмдэглэхийг хэлдэггүй юм. Одоо өнөөдөр ч гэсэн байгууллага шинэ жилээр тэмдэглэж ял гэж байна. Очихоор айгүй бол намайг галзууслаадгаар дуудаад унах байлгүй дээ. Нэг байгууллаганд жолооч шинээр томилогдож ирээд даргын жолооч чи зайл чамтай хамтарч ажиллахгүй чамд итгэмж өгнө гэж хэлгэнэ. Тэр даргын халааснаас гарах гэж байгаа юм уу? Би ийм зүйлийг эсэргүүцлээ байдаг. Нөгөө мө жолооч над дээр зорин ирж хэлжээ. Ахаа миний машиныг миний барьж исэн төрийн албаны машиныг хурааж аваад дарга нэг дагуулж ирсэн нэг далдгар нөхөртөө өгчлөө. Би одоо машинчгүй тэгээд байж намайг өргөдлөө өгчих тохирыг итгэмжээ өгөө зайлг хөөгд иргэнэ. Би тэр жолоочийн тэр үгийг сонсоод үнэхээр уур үрсэн. Тэг өнөөдөр орой тэн дээр нь яваад очих гэсэн. Тэгээ айгүй бол намайг өвчтөө солиод хорон дуудлах байлгүй. Өвчтөө солиод хорон дуудах байлгүй та нар тороолууд. Тэгээ ашгүй би тэр дарга руу нэрж хэлсэн л дээ. Та нар холоос ирээд хот миний хотонд ороод хон минийх гэдэг шиг төрийн байгууллагад орж ирчээд юм уу ядарсан жолооч хална гэж байгаа бол би та нартай үзэн шүү мөн очнууд минь чиний хувийн компани биш шүү зүгээр ажиллаарай гэж тэр дараагад нь би хэлж өгсөн. Тэг хаалгаа болж явах шиг байна. Тэг ахаа эдгээр одоо таныг манай ажил дээр ирж лайв хийнэ гэд хар авчих шиг боллоо. Одоо надад бүр гөлөг шиг намайг гуйж гүшжээ. За ингээ гайг юм шиг төрдөө хадсан чи харсан чи гинэ. Би хөл сахиулагч юу? Би эрх мэдэлтэн даргу. Яг го миний тэмцлийн үр дүн ингэж гарч байна. Дээр үед нөгөө хадны мангаа гэж айлгадаг байсан гэдэг шиг одоо мөнгө эрдэнэ ирж лайвд гэхээр энэ төрийн албанд байгаа том дарга нар чинь өмдөндөө шээж баадсан баха. Хогч нь миний лайв үр дүнд хүрж байгаа юм байна. Энэ миний 25% үр дүн. За ёо. Тэрнээс би одоо худлаа гуцаал нэг жижигүрийн үг хэлээл 25% цаахан байлаа. Ийм үр дүнд хүрлээ. Тэдэн дагагчтай боллоо энэ төр гэж надаас тэгж худлаа шааж ах сонирхол өндөө халга. Би эргээр шааж яаг ярьчих. Өнөөдөр энэ шааж яаг гэдэг үгийг дарга нар зөндөл хэлдэг юм багчлаа. Намрын 2 чинь хөрхи хууль дуудаал хууль сахиулагчнаар очиход салавч өгөөд пэ уншижсэн шүү дээ. Та нарыг ийм л төрийн тэргүү өдөрдөжсэн шүү дээ. Ийм л хүн та нарыг ерөнхий сайд хийжсэн шүү дээ. Миний ганц над руу салавч гаргасан хүнийг заамдаа зайл гэж хэлсний төлөө намайг бас тороолох гэж үзэж яана аргагүй шүү дээ. Эрдэнэ төлбөр мөнгөтэй эрдэнэ төлбөрийн мөнгийг хэдэн дарга нар захиран зарцуулдаг. Тэдний тороолууд их тороолдож явах шиг байна лээ. Тэ. Уул уурхай яам чи хамгийн том яам. Монголын уул уурхай салбарыг бүгдийг бодлогоор захирч зангир тийм хатгадаг юм том яам. Тэдний тороолууд мань руу 22 өдөр их дайрлаа. Тийм намайг аминдаа бол энэ 25 онд тороолдоод үгүй хийн гэж бодсон баг. Өөчлөөрэй. За ёо. Би ер нь тороолуудаа байнга хэлдэг шүү дээ. Би хэдэн тороолт хижээдэг юм аа. Тэр мөн хэдэн тороолууд миний буйнаар нэг 5 цаастай эдхэ олтой тэ амар хялбараар 5 цаас гударч олж байгаа бол больжтэй хохин больжтэй тий ашигүйтэй л гэж боддгийг. Тороолуудаар над руу дайруулж байгаа юм уу? Эрх мэдэлтэн дарга нар хулгайч нар бол та нар бол намайг барахгүй. За яа. Ягаад гэвэл үннийг ярьдаг хүн за яа хүчрхэг байдгийн за яа. Худлаа хуйлддаг мэдөө. Худалч хулгайч дарга нар үнэнд гүйцэгддэг, үүлийн үрд гүйцэгдгийн. За одоо харин яах вэ? Би бол алдаагаа олж харсан. Ухаантай хүн гэж алдсан алдаан дээр дүгнэлт хийж дахиж алдаа гаргахгүй хүнийг ухаантай хүн гэдгийг гинэ. Тэрнээс ихээс төрөхтэй өхөө хөлтлээ төгс төгөлдөр хүн гэж байдгүй гэж байна.
За яа. За яг хөө тэр нэг ах уу би заамдал заамдах чи байх зүгтах гэдэг харин барьж аваад зайлгээд чаашаа түлхсэн миний алдаа. Дахиж би лайв ихрээ тэр зэргийн алдаа гаргахгүй. Угаасаа миний алдаан дээр намайг тэ дөрөөлж чадах гэсэн дарга нар их байгаа. Ойлгосноо? Хүний мөн үздэг навшийн дарга нар их байгаа. За тэглээгээ би та мусануудаас айж шантарч үзэл бодлоо илэрхийлэхээ зогсоохгүй. Би та нарын төлөө биш та нар шиг навшнуудыг нийгмээс зайлуулж цэвэрлэхийн төлөө лайв хийдгийг. Дахиад хэлчихье заа ёо. 26 онд одоо тэгээд би лайв хийхэ болж болно. Тэртээ тэргүй одоо надад нэг лайв хийгээд хожоод хошгороод гүйгүүлсэн юм юу ч алга харин эсэргүүцэлтэй их тулдаг. Ар гэрийнхэн байнг үгэлхий яншхийн эхнэр хүртэл гуурлахыг болооч чамаас иччихээн. Ямар хэрэгтэй ингээл диххий. Тэглээгээ би шантарахгүй. Лайваар надад нэг хожиж нэг гээгүүлээдээс юм үндсэндээ байхгүй. Яг нэг нүгүү хэлэхэд болвол за ёо. За тэгээ 25 онд надад алдсан алдаач байгаа, хонсоо онолж байгаа. Тэгвэл нийгмээрээ бид нэг алхам өргөшил чадчихээн үү чадахгүй л байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед дарга нар гудамд иргэдээ цагнаад явдаг болсон шүү дээ. Дарга нар дахиад хандаад хэлчихэ. 26 онд эргүүтээд иргэдээ загнаа солиороод бопроо шаачваа. Та нар иргэдээ сонсох ёстой шүү мэдөө. Хэдэн боолууд минь иргэдээ дээрлэх ёсгүй шүү. Та нарт дээрлэхүүлж идэг иргэд байна гэж одоо байха болж байгаа шүү. Захын залуу над шиг ингээд лайв хийгээд та нартай бас хэрэлдээд явж чаддаг шүү. Чаддаг болж байгаа шүү. Тэгээ өнөөдөр энэ цэнгэлтгийн гадаа Нямбатар дарга тэр таксины залууд мангар дээрлэхөө хандж ийлээ шүү дээ. Нямбатар зарга таны гин төгс төгөлдөр гэдэг байгаа. Би сүүлийн үед таны талаар лайв хийгээгүй. Алийн болгол лайвд ч одоо тэг хийж байгаа юм үгүйсгэж जैन чи хий ингээл хэлээ. Би жирийн хэрэгэн надад тийм эрх мэдэл байхгүй. Надад өөр шигшин зарцуулж байгаа олон тэрбум байхгүй. Би танаас ганцхан юм хүсье. Та зүгээр муу сайнч алдаатай оноотойч иргэдийнхаа үгийг хүлээцтэй сонсож сураарай. Өнөөдөр иргэд өөрсдийнхөө боломж олцоогоор авсан машинаар тэр Улаанбаатартаа такси үйлчилгээгээ UBKP аппликейшнийг татаад үзүүлэл болж байгаа юм дээр төр оролцох хэрэггүй, хот оролцох хэрэггүй л гэж тэр залуу хэлжээ л шүү дээ хөөрхий. Одоо намайг дуурайж тэгж хэрэлддэг бол болчоорой. Тэр хэрүүлчээрээ би муу нэрийг авъя. Та дарга хүн ухаантай хүн одоо ухамсартай байгаарай. За ёо. Дарга нарт хандаж би ийм л юм хэлмээр байна. За ёо. Чи тэднээс за энэ нэг намайг тороолууд орж ирж юуг солиорох нь хамаа алга. За тэгээд надгүйгээр та нар тэгээд нэг жих амар явдаа. Би нэг одоо ингээд бүтэн жил лайв хийхэ боллоо шалт оргуу үрчин заа юу. Миний энэ жилийн лайв үүгээр дууслаа. Хэдэн дарга нараа нойр бүтэн хонж ажил дээр 50 ажиллаа хийгээрэй. Шудраг ажиллаарай заа юу. Яг нэг нүгөө хэлэхэд за. Одоо ажил дээр чи очиж хаалгыг чинь тогшиж явахаа болёо. За юу. Илжигний жихэн дусайсан ч алтайсан ч сэгсэрнэ гэж та нар тэгээд иргэднүг гэлээч та нар авдгүй юм байлээ, тоодгүй юм байлээ, өөрсдийгөө бурхан буддаа гэд боддог нь үнэн шүү дээ дарга нараа. Сомогийн аврах давгааг заамдаад үзүүлээч шиг. Би тэр тархины тураалтаа сэтгэлгүй новш дээр очиж хөөс хэрүүл хийж явах надад үндэ сонирхол алгацаа ёо. Том биетэй нэгнийгээ дээрлэхэд зодддаг ийм нийгэм биш. Энэ аржилсан нийгэм. Үг үзэл бодлороо хүн энэ ярилцдаг, ойлголцдог нийгэм заа ёо. Харин давгдарч шиг тийм эргүү малууд бол циркийг аваад алаад өнөөдөр тэгэл ацааринаа болгоцсон шүү дээ. Би анх лайвц юу гээгүүлсэн. Төрөм чорооны дарга цэнгэл дарга өнөөдөр циркийг буцааж аавна гэж худлаа буцаад байлаа аваад харъя заа ёо. Чаддаггүй юм.
Өнөөдөр улсын цэркийг алаа хийсэн шүү дээ. Нэгдэж гэнэ гэж хуцаад байсан та нар хаа вэ? Мөнх эрдэнэ хар гэж намайг мессентэд хэлсэн. Хаа вэ? Авгагаа хийцэн адгийн шаар гадаадаар зугаалал явж байгаа шүү дээ. Та нар нэр алдартай үнийг долоодог. Олигтой нэр алдартай Монгол тун ховор хөөрхөн хэдэн дэлхий дээр бор зүрхээрээ явж байгаад Монголын нэрийг гаргаж спортоор хичээлдэг хэдэн тамирчид ч байна. Тэ. Өөр урлагаар лав дэлхийд гүйгүүлсэн юм байхгүй. Ойлгосноо? Монголын дуучин хаан томроо дуулаад дэлхий хот болцсон. Тун ховордоо ганц нэг дөөрийн дуучлал байна да. Спортын эрдэнэ тамирчид дэлхий дээр Монголын нэр нүрийг дахалж байна. Тэ. Тэрнээс дэлхий дээр гүйгүүлж байгаа Монголд бол ховор байгаа шүү заяа. Бид нар юу үйлдвэр дэлхийн зах зээл дээр гаргаад юу гүйгүүлсэн. Бид нар гаднаас 100% хараатал байна шүү дээ. Дарга нар шин дандаа гадны брэнд өмсдөг шиг бид нар хятадтай хогийг л хэрглэж ирж шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд болж үтж байгаа юм бол төв байхгүй шүү. Тэгээ аль болгоныг болохгүй бүтэхгүйгээд яриад яах вэ? Ямар тэгээд яриад дэвэл их л юм байна. Одоо яг би ярьж байгаа үг яриа үйлдэлээ жоо анхаарах хэрэгтэй юм билээ л дээ. Ядж хахад нөгөө өмнөөс нэг амт ирээд барилдаал зууралдаад авахар дургу өрөөд хэрүүл иймэр санагдаад эднэрт дэрлэхүүлмээргүй ингээл үзэл огшоо явчих юм. Тэр нь миний алдаа болт юм шиг байгаа. Одоо засын анхаарах заяа. Би лайв хийхгүйсэн ч болноо. За. Тэгэхдээ надаас илүү хэрүүл хийгээд надаас илүү мэдлэгтэй энэ нийгмийн төлөө орилоо явчих юм байвал би шаардлага алга дараа үедээ зайгаа тавьж өгөө зайл над шиг одоо энэ нэг лайвдаа дах сонирхолтой гараад ирвэл би болчих заяа. Би лайв хийгээд амьдралдаа нэг сохор доллар олж үзсэнгүй заяа. Би хэний рекламыг хийгээд хэдэн төгрөг авцсан. Надад реклама хийлгэсэн. А яг гуугаад ирдэг ганц нэг дүүнер ирдэг би ирэл бичлэгийг өнгөө оруулж өгöl явуулдаг штэ. Тэ. Лайв хийгээд өвчтөе солиотойгоор дуудуулснаас өөр надад гээвүүлсэн юм юу байгаа юм? Аа? Би лайв хийгээд дарга болцсон уу? Лайв хийгээд би яг юу гээвүүлсэн? Тороолууд баахан дайруулж гин өөр юу гээвүүлсэн надад та нар хэлдэ. Тэ. Би лайвыг иргэдэд оромжиж нэг ч удаа би өөрөөсөө одоо юу гэдгийг одоо дүүнер мөнэрч байд юм хөрхий мөрөөрөө яваа хүмүүсийг би лайвдж доромжилж үзээгүй. Харин дарга нарын би эсрэг салаавч гаргаж үзсэн. Би дарга наруу зөндөө салаавч гаргаж үзсэн. Ярваасан дарваасан дуракууд руу би салаавч гаргах нь битгий хэл новшнуудтай би барилцаад авсан ч чадсан шүү заяа. Хүн зүгээр байхад зүү шийдэх юм бол зөрүүлээд би тэвэндин гэж боддог бас нэг юм тэнэг бодолтой тэнэг амтан байгаамаа. Энэ үгүй хэлэхэд. Гэхдээ тэр бас буруу юм шиг байлээ л дээ. За дахиад хэлье. Одоо хойдонгоос эхлээд энэ 25 онд энэ төрийн байгууллага шинэ жил баг хийлээ. Хойд нэг шинэ жил битээ хийгэр хөгжчүүл хамаа алга заяа. Аригтаар зугаалаад гадаадаар тэнэ явцгаа гарах заяа. Эрдэнэ төлдрийн захирал Ёдор Ёндоо битээ хойд 10 дарга нартай ирж Улаанбаатар тэрж шинэ жилдэж баарны гадаа солиорд яваад байгаа заяа. 26 онд төрийн алба нээлттэй болж төрийн албаны дарга нараа шалгалт авч зүү хүмүүс гарч ирж Ёдор Ёндор шиг татлаа төтлөгээр явсан хувилдааны хондууд бүү гарч ирээсэн. Энэ байдал дасан зогсоосоо гэж би лайв хийдэг. Заяа. Яг нэг үг хэлэхэд 10 нөхдүүд Улаанбаатарт ирсэн шинэ жил хийцэн явж илэн шүү дээ. Эдгээр дарга нарын алдаа мөн шүү дээ. Тийм болж өгөхгүй юмыг л лайвцсан жил байлаа. Өөр ч одоо илүү дутуу юм яриад ах сонирхол алга. Нэг үг хэлэхэд чаддгийм бол та нарын засаг төрд байгаа засаглаж байгаа дарга сайднараа энэ төрийн өмчийн компаниудаа нээлттэй болгоод төрийн албаны дарга нарынхаа бүх дарга нарыг дахин сонгон шалгаруулаад заяа. Бүгдэн дээр нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад чаддгийн та нар томилоорой. Харамсалтай та нар чадахгүй. Чаддаг болохын төлөө лайв хийсэн би тороолуудтай тэмцэн тэмцэлт муултлаа нэг лайв хийх юм да. Өчнөө санаачлах хийж хэрэгжүүлж байгаа цөөхөн шний нэг үлгэд. Манай дарга нарын ганц хийж чаддаг юм нь бол тэгээд нэг сайд болдог, сайд болонгуудаа доотлогоо бүх дарга нарыг сольдог. Өнөөдөр
барилгын хөгжлийн төвийн даргыг мөрөөр ажиллаж байгаа эмэгтэй даргыг сольж ял гинэ. Уг нь ерөнхийлөгч төрийн ордон сайн ажилласан гэд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнжилээ. Тэгсэн Батамгалан гээд нэг юм уу салаавч гаргадаг юм бол зодолч нүдэлч гэдэг эргүү золбин сайд тэр эмэгтэй үнийг чөлөөлж шít. Та нар ийм л сайдтай. Тэгээ нөгөөдөл нь тэтгэмж өгөөл явуулж байгаа өөрийнх нь халааснаас гараагүй эдийн засаг хямарцсан байгаа. Би сангийн сайд дээр ч орж лайв хийсэн. Өнөөдөр энэ тэтгэмж нэрийн доор төрийн данснаас өргүү зардал гаргадаг байдлаа болчоорой л гэж би боддгийн заа юу. Жижиг мэрэгжилтэн байна уу, том төрийн сайд байна уу? Та нар төрийн өмнө боол мэт бүхэлдэж ажиллах ёстой. Энийний төлөө би энэ 25 онд лайв хийсэн. Ойлгосноо? Тэглээгээ би яасан? Юу хийгүүлсэн? Намайг доромжлох яах вэ? Би бол доромжилч 7 бурхан шиг байж чаддаг аавын хүү ээжийн хүү заа юу? Ойлгосноо? За тэгээ өөрчүү яах вэ? Тэгтээ яг надад бол алдаа оноо бий. Тэгтээ би дарга нар шиг том алдаа гаргаж үзээгүй. Ганц нэг одоо лайв хийгээл явахаар чинь тэгэл гар утас булаахын, салаавч гаргахын, заримч зохиод авахын, заримч дургу үргэхийн, заримч зууралдахын тэр бүгдэнтэй тэмцсэн нь миний алдаа юм байна лээ. Тэгээ зүг зүгөр ээжгаад гөлөг шиг зодуулаад авчиж чадахгүй. Өтөртөл хатгуул сарвалцдаг штэ. Тэ. Үсэл бодлоо илэрхийлнэ штэ. Гэхдээ үгээрээ илэрхийлж ярмаар байна штэ. Би лайв хийснээс хойш нэг удаа хүнд гаруулж үзээгүй заяа. Харин өмнөөс сарвалцсан нөхдүүдтэй зууралдж үзсэн заяа. Чирүүлж үзсэн би, нүдүүлж үзсэн заяа. Хүүхдийн парк аврыг гэж явж байгаа наран хүүгийн тороолуудад би чирүүлж, нүдүүлж, зодуулж үзсэн заяа. Төрийн цагдаагийн нүдэн дээр. Төрийн цагдаагийн нүдэн дээр Ориглын Ганбаатарын тороолуудад би 200 м чирүүлж үзсэн заяа. Лайвснээс хойш. Монголын морин спорт уяачтай холбооных нь ядарсан уяачтайгаа морийг гасч задарсан дарга нарыг яаж чадахгүй ялруулсан гадуурсан мүү хідэн аригчдын өмнө харин би очиж зохиулж үзсэн заяа. Тэ. Бозруудын бозрыг харин дуудаж үзсэн. Тэ. Өнөөдөр намар их хурдгийн зуралдаан болсон 5 толгойн транстын давг дөрж гэж нэг үнцлэгөө хөрөнгөцсөн нэг юм олигарх нав шидэн залуучуудыг архитуулаад солиоруулаад баярхаж аархаад нэг их хурд дэрс нэртэй нэг хідэн баярхсан задарсан л болсон шүү дээ. Тэд нарыг би өмөрж очиж байгаа таллага дөрччээд байсан заа ёо. Энэ мэтлэнгээр. Тэ, лайв хийгээд таллага дөрчсөн их байгаа шүү. Задарсан даргаыг аваачаад бас одоо төв цэнгэлтгэхийн дарга инкма гэл нэг олигархын хөргөн олхоогүй бацааныг би дагуулаад 9 хоног өөрөө 9 хоногийнхаа ажлыг хаяад бас хохирол 9 хоног ч гэсэн суугаад гарч ирж л байсан шүү дээ. Лайв хийгээд алдсан нь их байна надад. Хоцсон юм юу ч байхгүй заа ёо. Тийм л байна да. Тэгээ нийгмийг бас нэг зөв болоосаа иргэд үзэл бодлоо над шиг илэрхийлээсэй л гэж лайв хийжсэн заа ёо. Хүн алжих шахсантаа гэдэг энэ тороол хуцаад ах юм. Хэнийг алхаа шахсан хөөе тороолоо. Тэр хүн чи угаасаа бие муутай хүн байсан билээ. Бие муутай хүн тэг хотод ирээд архитаа шоуда явж идэг юм уу? Ив ирүү сав саруул болцсон байгаа үедээ шинэ жил тэмдэглээ явж исэн заа юу. Өмнө нь би энэ муугаад хагалгаанд орсон байна лээ. Тэгээ би тэрийг мэдэнгүүтээ сэтгэл өвдөд имзэглээд өөчлөхгүй л өөр болоо юм биш өөр яалах гэсэн надаа. Тэгээ цаашдаа бол тэрэн дээр анхаарал гिचээ. Би дарга нар шиг улс орноо тонон дээрэмдэд улстай онц хэмжээний хохирол өчрүүлсэн үү? Дарга нараа болохоор яаж чадахгүй ш таанаас анаа тороолууд аа. Их хурд утгагүй ношволсоо л гэж. Зэгслэх их юм байна. Төрийн бас холбоотой зөвлөгтэй юм байхгүй заа ёо. Тэг яг Монголын морин спорт уяачтай холбоонд бузар булаа навшнууд гараад ирсэн гэдгийг лайвдж харуулсан. Давг дөрж бол бузрын уулгач 26 онд тэр 5-7 транспорт компаниас ахирал хиний давг дөрж үлээ. Чи уяачтай холбооноос зайлчаарай заа ёо. 25 онд ингээд чиний бузрыг чинь би харуулсан за. Чамаар уяачтай холбоо дутахгүй баг. 26 онд энэ сайхан бүсийн уралдаанууд болоосаа ялгуурлан гадуурхдаг наадам бүү болоосаа ижил тэгш хэний ч гэсэн ялгадгүй хөөж доромжилдгүй наадам болоосаа харин уяачтай холбооны хувьд
Хамбат дүнхэр сүрэн чагш. Их хуцаж байна тороолууд. Зарим нь дүүгээ аваад зайлмайлч шиг байх юм. Миний дүүг ард түмэн сонгоцсон 24 онд. 25 оны хугацаанд Даваагийн Зогтбаатар яаж хэдэн хууль санаачилж, яаж үнэн зөв хэлсэн. Тэр томроо загнаад идэх хотын даргыг чинь ганц үннийг Даваагийн Зогтбаатар хэлсэн шүү дээ. Их орныхоо төлөө дүүтэйгээ зүтгэж байна. Би годамнаас дүү ордон зүтгэж байгаа тэмцэж байгаа юм ойлгодог хүн бол ойлгож байгаа. Тэнэг мангар тороолууд бол ойлгохгүй заа ёо. Тэр дундаа ардын намын тороолууд ойлгохгүй. Манай ардчил намын мангар дарга нар бол бүр ойлгохгүй байлаа. Ардчил намын мянган гишүүд ойлгож Даваагийн Зогтбаатарыг их хурлын гишүүнээр 24 онд ард иргэд дээрээ сонгуулсан заа ёо. Тэнэг дарга нар бол ойлгохгүй. Тэ. За тэгээ одоо айдуу зөөлөн лайв хийх гэж бодож байна. Иймэрхүү маркаар одоо тэгээд ярил болж байна. Би ингэж л ярих хэрэгтэй байсан юм байл л да. Уяачтай холбоо үнэхээр асуудалтай шүү. Үнэн шүү дээ. Монголын морин спорт уяачтай холбооны нэг сагсуу атсан өөрхий зайлвал давг доржил над руу явуулсан юм билээ шүү дээ. 5-7 уяачтай холбооны ерөнхийлөгчгээд давг дорж гэж тод мандлаа уяаш гэсэн баха. Нэг олигарх үе, шунлын буузар авгаагаа хаяал тэгэл нэг засч авсан яа юу гэдэг үлээ тэгэл явж байгаа юм байл шүү дээ. Тэр давг дорж шунлын буузар нэр алдрын араас сүнсээ өхөөс мутгархва. Тэр бузрын даалгавраар над руу нэг амтан бас дайраал үзий барий зодтолтыг гэдээсэн. Хууль сахиулагч нар надад анхааруулсан байхгүй юу? Мөнх эрднэ. Наад мангар уцаан чинь би муутай. Чи очиод хэрэлдүүл барай давал наадхаа түлхээд унахчвал наадах чинь айгу зүрхэн салгалаад өнгөрөөд очноо, калап нь хаагднаа гэсэн. Би уулзаагүй заа юу. Тэгээд архиуч шоуд живж байгаа. Өнөөдөр давг дорж уяачтайг аваачиж уяачтай өдөрлөг энэ төр гэж худлаа гуцаал орой наригтаал уяач нар морой л явах хэрэгтэй шүү дээ. Хүсэн гацных нь загс тоглодгон загсаа тоглоод морой үйдэг нийгэм шүү дээ. Тэгэл тэмцээн уралдаангаас солиороод байсан. Тэр уралд тэмцээнийхээ маргааш 2-3 өдөр хэдэн давлууд уракууд архиуч явж байгаа л тэгэл бас болоогүй аманд нэвтрүүлэг хийсэн шааж ирсэн. Намайг муулаад нэвтрүүлэг хийчихэл нэвтрүүлгээ үзэж чадаагүй өгсөн баянлаа. Давг дорж нэг ааргасан, дааргасан хүнийг гуйлагч нь түүлэгчнэр нь дуудаад байсан. Нэг олигархын айлын хүүхэд. Бурхан тэнгэр аваа явцсан л авч явгаад бол ингээ бурхан аваа явчихдаг. Тий, тэрэн шиг би одоо бурхан биш штэ. Би нэг одоо тий янз бүр болгодог хүн бол биш шүү дээ. Тий, зөв явбал зөөлөн замбуулан, буруу явбал бузруудыг бурхан аваа явчдээ шүү гэж харин энэ 25 оны лайвэр хэлчихэ. Тий. Юу гэнэ? Айдуу зөөлөн танд зохихгүй байна л гэж аач. Зүг бодолтой. Шудраг хүн хохирдог нийгэм болсон шүү л гэж. За тэгээд ер нь бас тэгээд энэ би нөгөө өөрөө мэрэгжлийн одоо хөтлөгч биш. Мэрэгжлийн одоо зураглаач биш. Мэрэгжлийн одоо нэвтрүүлэг бэлддэг найруулагч биш. Мөн үү? За одоо мэрэгжлийн одоо жүжигчин биш, тийм ээ? Зүгээр л жирийн иргэн хүн байхгүй юу? Тэгээд мэрэгжлийн одоо комедичин биш, тийм үү? Гошин шогийн жүжигчин биш, тийм ээ? Зүгээр л иргэний хуваар лайв хийж байгаа шүү дээ. Тэрс одоо зарим намайг одоо мэрэгжлийн сэтгүүлчтэй андуурах ёс зүйтэй бай гэх юм. Гэхдээ би мэдэхгүй юм чинь тэгээд буруу зүрх юм мэдэхгүй гэж асууж шүү дээ. Тэ? Зарим нь одоо тэгэл айдуу зөөлөн байх юм гэсэн. Тэгэл үзэхэ болно л үстэй тэр айдуу зөөлөн байх гэдэг нөхдүүд бол тэ. Тэгээд энэ олон хүмүүсийн хийж худлаа тавилттай энэ нэвтрүүлэг шиг миний лайв бол биш шүү дээ. Зүгээр л иргэн хүний одоо үзэл бодлоо илэрхийлж байгаа хувийнх нь энэ аккаунт энэ Facebook гэдэг платформ чинь өөрөө энэ ардчилсан орн буюу Америкийн нэгдсэн улсын нэг иргэн санаачилж хийсэн л ийм л аппликейшн харин аз болж биднэрт
тийм тавилтгүйгээр хэн хэмбэ гэдгийг харуулдаг энэ аппликейшнийг л ашиглаж би лайв хийдэг ухаантай юм аа. Тэрнээс нэг монтажлаад гой нэвтрүүлэг бэлдээд тийм нөгөө бөөс хуурсын түүгээд алдаа оног нь монтажлаад айгүй гой тавилттай нэвтрүүлэг хийдэг бол би одоо янз бүрийн муу сайнаар дуудуулахгүй байх л да. Өнөөдөр Монгол тулгатны 100 чухал сэдв мэдв 100 чухал ирмэг хэрхэн энтергээд 50-60 цагийн зураг авалт хийгээд 50-60 хүн ажиллаад тийм ээ 5-6 сар ингэж улирал дамжуулж бэлддэг нэвтрүүлэг шиг тийм тавилттай нэвтрүүлэг миний лайв биш гэдгийг л ойлго. Тий. Өнөөдөр харин тэр тавилттай нэвтрүүлэгт ороод бурхны дүр тоглоод байсан гарууд одоо алдаа оноо гаргаад явж байгаа нь бол үнэн шүү дээ тий. Тэ минийх тийм тавилттай нэвтрүүлэг биш юм аа. Тэгэхээр та нар миний лайвыг тэгж нэг гүнзгий ойлгох шаардлага байхгүй. Ойлгосон уу? Эрдэнэбаатар, Төмөрбаатар гэнэ үхэл хагаслаар тохируулсан хаашаа лалрын гөлөг вэ чи нохоо угаацд олоогч гэнэ. Бити хуцаад байгаараа мө тороол минь хэлчихье. Би хэнийг ч үхэлд хүргээгүй. Ойлгосон уу? Над руу харин нэвтрүүлэг бэлдээд ойлгосон уу? Намаа гуйлагчин түүлэгчнэр нь дуудаад ойлгосоо? Зодолтуул зодолцсон, алалцуул алалцъя гэд надаар тандалтаа авах гэдсэн нэг нөхөр харин архиуж явж байгаад үхсэн байлээ. Тэр надад ямар хамаатай. 25 онд нэг ийм үйл явдал боллоо гэж би энэ лайваараа ярьж байна. Ойлгож байна уу? Тий. Тэгээ мөрөөрөө явхад мөрөөрөө явахгүй ийм нэг өвчтөе солиотой нөхрүүд өгтүүдийг бурхан аваа явдгийг. Би буруу явж байвал намайг ч гэсэн бурхан аваад явах байх. Ойлгосон уу? Би амьдралдаа хүнд бузар булаа юм хийж үзээгүй. Ойлгосоо? Тий. Тороолууд минь харин зүгээр байгаарай. Тороолуудаа хэлчихье. Харин хэлээд надаар бүр намайг муулаад нэвтрүүлэг хийцэн байсан. Нэвтрүүлгээ үзэж чадаагүй нэг хүн үхсэн байлээ. Тий. Надад тэр хүнд хийсэн буруу юм юуч байхгүй заа юу. Тий. Буруу бузруудыг ингээ бурхан аваа явчихдээ шүү гэж тороолуудад анхааруулж байна. За хүний үхэлд хүргэсэн тийм юм надад байхгүй. Ойлгосон уу? Харин намайг алан тална гэж намайг алгаар завдсан зогсон хулгайч нар олон бий. Тэглээгээд би хинт ч гомдоогүй, хинт ч шалчганаагүй гэдгийг дахин хэлий. Яасан юм ойлгодгүй тороолууд бай. 25 онд нэг ийм үйл явдал болсон. Ойлгосон уу? За энэ тороолыг уншиж тэ нэр үдэж яах. Тэгвэл тороолоо би энэ 25 оны хугацаанд нэг ч хүн тороолуудыг блоклсангүй. Цаашдаач нэгц тороол блоклохгүй гэдгээ бас хэлье. За яасан хэдэн минут лайв хийчихв. 33 минут лайв хийсэн байна. За ингээд одоо лайв тоолоод гिचнээ хэдэн цагийн лайв хийчихв тоолж үзсэнгүй нэг статистик тоо гаргамаар юм биш үү? Ер нь бол одоо би нэр 24 онд нэг 25 онд YouTube нээсэн шүү манайха YouTube хүнээр нээлгсээ би өөрөө яаж нэгдгийг мэдчихгүй. YouTube дээр хийсэн лайвуудаа ингээд хадгалдаг болсон. Миний анх 22 оны сүүлээр 22 онд би лайв хийсэн шүү дээ. Тэгэхдээ 22 онд лайв хийхдээ би Facebook аккаунтаа пэйж би хоригт оруулж ирсэн л да. Тэгээд 22 онд нэг жоохон хандлтгүй пэйжээр нэг жоохон лайв хийсэн. Өндөр хандлтч бас авч ирсэн. 23 онд би бүтэн жил шоронд байсан. 24 онд бүтэн жил лайв хийсэн байна. Тэгэхээр 22, 24 онд ингээд бүтэн жил би 2 жил лайв хийсэн байна. 25 он гэдэг чинь би ингээд 3 жил лайв хийсэн байна. Манайхаа лайв хийгээд тасралтгүй нэг 3 жил болсон байх шүү. За 3 жилийн хугацаанд лайв хийхэд бол намайг одоо нэг хэдэн зуун лайв хийсэн мэдэхгүй байна. Тэгээ энийг би YouTube хадгалж чадаагүй. Нодны 25 онд чинь Facebook компани бүх одоо лайв сар хадгалаад сараас илүүг нь устгадаг болсон. Сар л хадгалдаг болсон Facebook. Тэгэнгүүт нь би YouTube дээрс YouTube суваг нээсэн шүү. Манайхаа. Миний YouTube сувгийг харин дагаарай.
YouTube суваг нээсэн. За YouTube-т бол миний лайвны нэр бол лайв мөнх эрдэнэ гэдээ би хадгалсан байгаа. Байж гараа. Мөнх эрдэнэ. За энэ байна. Энэ лайв мөнх эрдэнэ гэдэг лайв харин 25 онд би YouTube нээлээ шүү манайхаа. Ингээд лайв мөнх эрдэнэ гэдэг ингээд YouTube-тэй ингээд лайвудаа хадгалдаг болсоо. Тэ миний лайвын нэр чинь YouTube-ийн нэр чинь энэ бинг дээр дарах уу? Энэ юм байна манайхаа. Энэ subscribe юмрын блэ. Энэ дээр ингээд дагддаг гэсэн шүү ингээд лайв мөнх эрдэнэ гэдэг 25 онд энэ YouTube гэж юм нээлээ. За тэгээ өөрчүү ах эдэнч лайв хийснээр бас статистик тоо гаргаж чадсангүй. За ингээд 25 оны отхон лайв үүгээр өндөрлөө. Алдаа оноогоо дэнслээ. Заримдаа лайв хийхэ болдог ч юм уу гэж бодох. Хожоод байгаа юм юу ч алга. Өөртөө бахан гайсан нэмж гин. Тэ. Та намайг ардаас ирээд тэнсэн тоолсох, тэнсэн чулуу шидэд алыг сан хонзон сандаг хулгайч нар олон байгаа байлгүй тороолууд. Тэглээгээ би айхгүй ойлгосноо. Нэг амьдралд үг үзлуудаа илэрхийлж хагаад өөрийнхөө хэмжээнд бас өөрхөн үр үүдийн хүүхдүүдийнхаа төлөө тэмцэж хагаад явнаа. За ёо. Тэгвэл би амьдралдаа хүнд муу юм ийж үзээгүй. Та хууль сахиулагчдаас ганцхан юм гуй. Та нарт хэн нэгэн хүн хууль бус үүрэг даалгавар өгвөл өмнөөс нь аманд ортол салавч өгч байгаараа гэж хэлье. За ёо. Би хуулийн захирагдах болохоос биш хулхны нэг төр зургийн тэ сарын тэмдэг шиг дарга нар захирагдахгүй гэж хэлээрэй. За ёо. Манайхаа нэр шүү. Тэгээд Монголын хууль сахиулагч нар шудраг байвал шудраг ёс тогтно гэж би энийг хэлж байгаа юм. Хууль сахиулагч нар нэр энэ мүү эрх мэдэлтэй энэ хулгайч нарыг хулгай хийдэг хулгайч нарт хуулийн хариуцлага яс хүлээлгэсэн захад Монгол шудраг ёс тогтно. Тийм учраас би хуулиар сурж байгаа. За яа. За тэг өөрчүү аах уу тэгээд миний сүүлийн лайв үүгээр өндөрлөлөө. Дахиад лайв хийхгүйгээ шийдээгүй байна. Хийхгүйсэн чадна. Тэгээд чаддаг нэг яваарай. Хараа ойлгосноо. Би амьдралдаа лайв хийгээд өнөөдөр намайг хөөрхий хандуугуугаад зөндөл хүмүүс лайв хийгээд өгдөг. Би зөндөл лайв хийж өгч ирсэн. Тэглээгээ би 5 цаас авч үзээгүй. Харин би шөнийхөө нойрыг хугаслаад тэ эд хоолоо умартаа зөндөл хийжсэн байх. За ёо. Тэглээгээ би энерч өөрийгөө магтуулахыг хүсээгүй. Яг нэг үг хэлэхэд тэ. Энэ нэгэн ядарсан хүмүүс над дээр зөндөл ирдэг. Энэ задарсан дарга намайг дэрлэхэд байна гэхэд би зөндөө өмөрчж пен ахыг хэлээд тэмцэжсэн тэмцний лайв бол харин би зөндөө хийжсэн 25 онд тэ. Чааштай ингээд тороолуудаар дайруулад энэ муу эргүү мангар новшнууд нас юм ойлгохгүй хуцаад байхаар тэгээд нэг ар гэрийнхэн болоод эхнэр хүүхдүүд янз бүр бодоод баг надаас иччээ барьж гэн энэ гэдэг харна. Ингүүл лайв хийх үгүй юу гэд бас заримдаа өөртөө дүгнэлт хийх үе ирэх юм да. Тэгээ 26 онд лайв хийхгүйгээ шийдэхгүй ингээ одоо хийдэг ч юм уу гэж бодох, хийхгүй ч юм уу гэж бодох. Алавтаач биш юмар. Хийх алавтаач биш дурак. Энэ нийгмийн тэгээ хийлээгээд өөрчлөгдөж байгаа юм юу ч алга. Энэ үг хэлэхэд. За тэгээ ямар ч үсэн намайг дагдаг, дэмждэг Facebook найзуудаа шинэ оноо сайхан ухтаарай. Шинэ он гэдэг бол гэр бүлийн баяр шүү. Аав ээж, ах トゥ хамаатан садан өр хүүхдтэйгээ сайхан шинэ жилээ айгүй гоё архихгүйгээр тэмдэглэж гаргаарай. Тэ. Он солигдсон. Тэгтээ жил солигдох болоогүй шүү. Тэ.
жил бол цагаан сараар солигдсон шүү дээ. Одоо могоо жил өндөрлж энэ ирэх жил морь жил гарна. Тэр бол цагаан сараар буюу 2 сард солигдно. Одоо зүгээр энэ 25 он одоо маргааш дуусч нөгөөдөр 26 он гарах гэж байна. Тэгээд 26 онд хэдүүлээ цөөхөн монголчууд бие биенийгээ хайрлаж болохгүй бүтэхгүй юм одоо энэ фэйсбүүкээр шүүмжилж, давлгаалж, нэгэндээ хань болж, дарга нарын алдаа оноог засч, шахаж шаардсан шинэ жил байх болтугай гэж та бүхэндээ хүсэн ерөөё. За өөрч юу ахад үг болдож өвсөр болдлоо сайхан гэр бүлийнхаа баяраар сайхан тэмдэглээрэй. Тэгэхээр энэ шинэ жил гэж одоо яг нэг өгүүлэхэд 12 сарын шинэ жил тэмдэглээд гэмтлийн эмнэлэг зөндөө зодуулсан хүмүүс, арх ууж ардлын архины хордлогонд орсон хүмүүс, хөлдөж осгосон хүмүүс зөндөө л ирсэн байна л шүү дээ. Шинэ жилээр арх уусны гай шүү дээ, тэ. Дахиж битээ юм алдаа оноо гаргаараа эх 26 онд нэг шинэ жил мэл тэмдэглээд гүйгүүлээд яг хөгжчүүл хэдүүлээ Азийн бар Сингапур шиг тийм үү, Япон Солонгос шиг, Дубай Муба шиг өдөр болгон шинэ жил тэмдэглэх өдөр зөндөө ирэх байлгүй. Тэгээ баяр найр яах вэ? Өдөр болгоныг баярладаг тийм тансаг сайхан амьдрмаар байна шүү дээ. Хэдүүлээ заа ёо. За бууж өгч болохгүй шүү л гэн. Би бууж өгөхгүй заа ёо. Тэр өөр хүүхдээ эх орноо бодоод новшнуудтай бас үзэлцмээр санагддаг. Тэгжил тэмцмээр санагдчихлаа хийгээд байгаа шүү дээ. Аминдаа болвол. За түр баяртай. Тэг ярих чим олдохоо байлаа сүүлдээ. Түр баяртай заа ёо. Тэр хараа энэ хөрс хөрөнгөлөгч сайн ажиллаа гэд энэ Пүрэв хотынхаа бөсгөө юу нэ өдлөмрийн гавьяаны улаан түгээ одонгоор шагнасан байгаа. Тэгсэн чинь Батамгалан гэдэг юм уу нөхөр халсан байгаа байхгүй. Тэтгэмж өгөөд. Би энэ байдлыг л эсэргүүцдэг шүү дээ. Эмэгтэй хүнийг дээрлэхэл тэгэл одоо жишээ нь энэ би ингэж энэ эмэгтэй хүнийг халдаг дээрлэхдэг ийм сайд дарга нарыг л өмөрч очиж шүүмжилж лайв хийдэг ухаантай юм. Дарга нар давхар цайлаа аваад иргэд дан цайлаа авч чадахгүй байна. Дарга нар өөрсөндөө тэтгэмж хэлбэрээр мөнгөн шагнал их хэмжээгээр аваад байна. Иргэд өвдөхөд эмчилгээнд явж чадахгүй байна гэсэн байдлаар л одоо үзэл бодлоо илэрхийлдэг. Болж үтгэхгүй юмыг л болгыг бүтээч гэж засч залруулчих гэж лайв хийдэг болохоос хэн нэг хорлолч муулч барий гэж лайв хийдгүй юм. Эрх мэдэлтэй дарга нарын алдааг нь ярихаар тэртээ тэргүй муу муухай юм ийцэн хулгайч нарын бузар мууг нь ярихаар муугаа сонсогдох нь аргагүй ойлгосноо. Тэгээ энийг 26 онд нэг ялгаж цэгэнчээрээ. Эрхэм миний фэйсбүүк найзуудаа, мөн миний тороолуудаа ойлгосноо. За ийм байна. Тэгээд жилийн дараа уулзцгаая. Нэг жилдээ нэг лайв хийхгүй. Миний сүүлийн 25 оны отхон лайв үүгээр өндөрлөлөө. За юу. Төр баяртай. 25 оны отхон лайв үүгээр өндөрлөө. Тэгээд төр баяртай.